Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Зя. Энэ удаад та нартай нэг сайхан гэгээлэг хайр дурлалтаар романтик баваа шавантай кино ярьж өгнө гэж бодсон. Үгүй заяа. Харин ч эсэргээр авлаа ядаантай элдв бузар санаа уралдуулсан Оросын тагнуултай 2019 онд нээлттэй хийсэн Анна гэх киног ярьж өгөх болно. Юу хийхээ мэдж байгаа гэж найдаж байна шүү цараймуудын төлөөд минь. Кино маань 1985 онд Москва хотод болж буй үйл явдлаар эхэлж байгаа юм. Баахан хүмүүсийг энэ тэндээс баримчилж байгаагаар кино эхлэх болно. Эмч, орчуулагч, дэлгүүр хийсчүү хөөхөн, эрдэмтэн гэд 9 бусын хүмүүсийг барьж байгаа юм. Бодвол одоо бүгд л Америкийн шургуулсан тагнуул юм шиг байгаа юм. Сүүлийнх нь үүхийн элчин дээр ирээл код 13 яралтай элчинтэй холбогдох энэ төр гэж байгаад аврагдаж чадлагүй баригдаашаа. Нилээн балгадаг байрын Орос генерал нөгөө царайлаг хүүхний чинь бариад авчихсан нус нулимсэнд нь шивүүлсэн үзээрээ хар тамхич шиг царай тийм болгоцсон ардам чи элгэм жилгээх гэсэн юм хүргээд өгөөч энэ төр гэж мэл. За тэгээд нөгөө элгэмч нь Америкт хөргөлтийн ажилтнаар хүргэтэл иртэл юу вэ? Гүлгний шүт гэж нөгөө сайхан амтны толгойг тастаад явуулсан байдаг шаацөөй. Зэрлэг хогнууд. Тэгэл энэ явдлаас хойш 5 жилийн дараа буюу 1990 он болоод хноо. Нэгэн нэр манай Нарантуул зах шиг газраар яваал эмс хүүхнүүд харж явж байгаа л шаргал үсцэнхнүүдээ гинхэн цэвэр цусны Орос эмэгтэй дээр ирснээр ажлын санал байна хөө. Францад загварын агентлаг загвар өмсгч болох уу энэ төр гэл. Нөгөөхөж би тэр талаар ямар ч ойлголтгүй таг хөдөөштэй гэхэд яг өөрөө бол дороо сурчих байхаа л гин. Энэ шаргал үстэй нэр нь Анна буюу манай гол дүр болж таарах. За тэгээ саналыг авсан бол та Парист очисон байна. Юу уулган чимтэй аль хэзээ шаагаад очисон ч байх шиг. Хүний амины золиос бол яана. Үгүй шаргал үстнүүдийг дээ ёо. За тэгээ шинэ ажилтайгаа танилцаал амьдрах оромжоороо ороод хартал баахан жаргалбаануудын набор энэ тэндээс цугласан 9 бусын адаар ааштангууд тэнд байдаг юм. За тэгэл манай Анагийн нүүр давхарлаж буудаад баахан хувцсөмсгөл жаргалбаануудаас ялгаагүй ааштай болсон зурагчин залуу баахан загнаж элдв дээр нь энэ тэндээс хэдэн мянгаар зураг дарах болно. Салж унах гэж байгаа юм оромжиндоо ирээд. Өрөөндөө ортол орон дээр нь хамтран амьдрах жаргалбаанууд нь бүлэг баваа хийж байдаг штэ. Ядарч өгөх гэж байгаа юм болохоор халимг үстэй хөрш охиныхоо өрөөрөө орж болохуч байхгүй хөдөө зангаараа шуу шааж ороод хажуугаар нь ороод хөөхий байрлалаар хажуулна. Нөгөөх нь шууд эргэж харснаа аманд орсон шарт усыг гэж байгаа аятаа тэрч авч ин тэр oh my god. Яхаа ижлээ юм шиг байгаа юм л та энэ халимг толгойд. Маргааш нэг хүлэн авал дээр манай Анна ч нөгөөхтө бүр толгоогоо мэдүүлсэн юм уу яацын ангалзаад байж байтал ноцолддог байрын хамар аман дахиж мөрийсэн Орос сэр. Нутгийн дүү юм уу гэж хэрэгтэй хэрэггүй юм чалжиж байснаа оройн зоогонд өрж болох уу гэд дараагийн сцен нөгөө хоёр чин оцолцож байгаагаар үргэлжлэнэ. Гэхдээ энэ одоо загвар өмсөх гэж ирсэн юм уу бие үнэлэх гэж ирсэн юм уу чөтгөр шанаадмар гэж манай хоёр үшээ болцоод 2 сар болж гисэн оцолдог ирж хүслэг гүйцэлдүүлчих гээд ёстой нэг чичирч өгч байгаа юм. Бүтэн 2 сар боллоо хүний урманд мэмэж баримлахгүй юм энэ төр гэж гомдолтол манай Анна чи ер нь яг юу хийдэг яаж мөнгө олдог юм бэ ямар учиртай юм юу юмсэг тамир чи юм уу Макгрегорыг барах уу энэ төр гэж шалгаатал мөрөө хамарт би ёо ачаа тээвэр хийдэг юм уу яг үннийг хэлэхэд бол зэвсгэлтэй хэд улсад зэвсэг нийлүүлдэг юм би чамд хэнд шилж байгаагүй нууцаа хэллээ одоо чи надад итгэж ингэрэнэ хөө гээл манай Анна 0 ороод ирийг гиснэ чагнах төхөөрөмжөө гаргаж тавиал дуу намсгагчтай гар буугаар зүрхнийх нь ховлыг яг онж буудаал нам Жинхэнэ гатнуул чи манай энэ Анна байж шүү дээ чорт возьми За энэ явдлаас 3 жилийн өмнөх хүрүүгээ буцнаа. Манай Анна ч байхгүй ширээ төсцөн бамбирдуулж байгаа юм. Oh my god. Найз залуунд гэж нэг амьдрал сайхан болноо гэж худлаа худсан архич бөбөөч хар давигч хүчрхийлгэж бүтлгүү хулгайж чамаа годомд хоолгүй мөнгөгүй гуйлгч байгаад олж авчирсан би чамайг жаргалтай амьдруулж байна. Инээс сайхан амьдрал гэж юу байдг юм энэ гэж хуураа гисэн тавина. Гарч хүнс авчирч хоолунд хийгэж энтергээд ямар азтных сайхан амьдрал суух юм яа тийм үстэй. Хөөхий. Тэгээд өөрөө ч газар байхгүй тул гарч ганц нэг ногоо грамлж аваад харж автал нөгөө хүчирхийлэгч банд лаг бензунж ирснэ. Сууч хараа. Чамайг одоо хүссэн газарт нь бензэр хүргэж өгнө. Ямар вэ? Энтэр гиснэ. Урдаа бас нэг тарга авгаа суулгацаа. Манай хүн ч яаж чадарсан эмэгчин төрлийн хүн юм хаан бардам зангаа үлгээж хараад ярилцъя гэд цааш алах гэтэл панаалцсаар байгаа суулгана.
За тэгээ суугаа явж байтал гэрлүүгээ биш шал өөр тийш яваад унахад ирдэ. Байдлуугасаа нэг л биш болж өгнө илт. Тэгсэн банкны үүдэн дэр зогсоол багажнасаа болов болтол нүдүүлсэн орос сэрийг гаргаж ирээл тарган шармын хараал эцэг кодоо хэлээд гэл мишок болгож нүдэж байж кодыг нь хэлүүлээл хардтал Америк биш Орос киноны цагдаа нар арай өөр гэдгийг батлан үйлдэл дээр нь 2 сэргээл хэрж буудалцсан болж нөхдүүд тэндээс суугтнаа. Энэ машин ч өөрийнх нь биш тарган шар Оросынх л байж таарч байгаа юм л да. За тэгэл 3 Нива машин бүхий цагдаа нартай Москва хотын төвөөр хөөцөлцөөр л. Нэг саксо Иван цонхоор толгоогоо цохиулгаж цагдаа нар руу буудаж ардаа үлдээж чадсан ч хөөрч байгаад хажуунаас нь машин мөргөөд өөрсдөө 4 дугуун дээшээ хараад хажууд нь сууж байсан хөлдөө Иван бодвол тэнгэртээ дэвшиг бололтой гарч ирсэнгүй. За манай хоёр хос гарч ирээд харьцгаая гээд гэртээ ирээд байж байтал харгавцтай гэрт нь орж ирээ суужчихсан байж хахын тэр. Аана мөн үү. Англиар гуцдаг баха. Энтергээл. Жүний амьдралын шийдвэрлэх мөчөрлөө. Салаа замын уул зур дээр тэр гэж утга учиргүй юм ярьж байснаа нөгөө мө бүтлгүй найз залууг нь буудаад унгааж үл яах вэ? Тэгснэ бүх амьдралын ухаж төнхөө судалчихсан. Мань ааннаг цэрэг дэлсэх гэж бүртгүүлсэн аав нь цэргийн хүн байсан, шатар тоглодог байсан, бүр унтаж байхдаа хурууга хөхтгийг хүртэл судалчихсан заа юу. Амар продукшн сталгддаг нас. Йоо. Тэгснэ чиний нуур уцаар чадварыг чинь зөв зөвлөд ашиглая. 1 жил цэргийн бэлтгэл тамрагдаж 4 жил байлдааны нөхцөлд ажиллах ажлын санал тавина. Мань аанаа ч би чиний царайг харсан шүү дээ. Тэгэхээр над ямар ч ирээдүй угаасаа байхгүй. Ажлууч дуусгаад тонлох хүз. Ингэснэ судсан ханаа шатчих юм ерөөсөө. Мань ирч хэрэмстэй үхэж байхад нь хурд панаалдастай. Өөртөө л итэг аав ээжийнхээ ачиг хариул мариул гэж байгаад аана онгойсон шууга гараараа тарж өөрийнхөө амийг аварснаар саналын зөвшөөр боллоо. За дахиад 3 жилийн дараа руу нисцгээе. Хэдэн өмнө дээр яваагаа чур мартаж ирэхлээ. За хичнээн чийш тийшээгээ шилживдэ. Сука блядь гэж. Пидорасов, сука блядь. Манай ааннаг Парис цаатуулчихсан бовн чихтийн үхэл цэжиглэн байцааж байдаг юм. Тэр надад сэтэ хийдэг байснаас өөр бид хоёр ямар ч харилцаа байгаагүй энэ төр гэл. Манай хүн үлгэр зөхөөгд байж байтал гүйч ер нь наран туулын худалдагч байснаа яаж 6 сарын дотор топ модель болтлоо өсч хөгжөвдөө энэ төр гэж шинжлээд унаа. Ер нь энэ л тэдний анхаарал цэвтэй санагдсан юм шиг байна. Аанаг буудалд орж гарсан камерын бичлэг бовн чихтийн орж ирээд ирлэгтээ илгээгдсэн цаг хугацаа гээд манай үнийг л энийг хийсэн гэж бодож байгаач яг шууд бас бариад авчих нотлох баримт байхгүй заалны бүх бичлэг нь мэдээж форматлагдсан. Гэхдээ энийг Аана хийсэн нь ойлгомжтой. Яа за бас юу 6 сарын өмнө вэ? Short Vazimi. Short Vazimi. Одоо хэдэн он юу вэ? Энд чи юу вэ? Яалаа. Зааж гараа. За бүр толгоо эргээд. За би барыг дагзаа харлаа. Өө яа айгу. Амаа. Би шинчнэрээ Оростой. Нөгөө хар хувцастай ир. Аанаг дагуулад Ольга гихч авгаа дээр ирж танилцуулнаа. Сайн бэлдсэн. Тэр бүх шалгуур тэнцсэн энэ гээл. Манай Ольга харин тийм ч дуртай биш ээ. Ийм хүүхэн бүтэхгүй. Энд чи хар дэмэгч юм биш энэ гээл. Тэгсэн манай аанаа Ольгагийн дуртай зохиолынхны хэсгээс уншаа шаатал хүний өөрийнхөө бүгд мэл гайхаж шоконд орно. Сайхангаар энэ Ольгаг тагнаад 9 үеэр нь судалчихсан байгаа байхгүй юу. Тэгсэн Ольга сэтгэл нь хөдлөв яав туршилтаар авч үзэл дээ яах вэ чадахгүй бол 70 давхар тавьж булаарай гэж тохирсноор мань хүн олон сарын бэлтгэлийн дараа ажлын бараа харж байгаа юм. За тэгэл бодвол маргааш нь байлгүй. Анхны даалгавраа авч ресторанд гахаан тагалцыг өмхөл цуугаа сахалтай хэрийг цааш харуулan утсыг шагаа 5 минутын дотор арын хаалган дээр гарч ирэх үүрэг аван зураг болон буу аваа шааж ороод Нямбатраа маа гэ шатал байхгүй сумгүй бүхс авч. Улаан гараараа баахан булаа залуустай нүүдэлцэх хэрэг гарч баахан дээр дороо орж буудалцаж зодтолдож зэвсэг болгочих юу л байна бүгдийг хэрглэж байгаа юм чи. Бараг 20 орчим залууг нэгийн чүлдэлгүй хөөс тэмтрээд уй давдаг тоглоомын сүүлийн босс төр нэрэл сахалтай хэрэг гэрлийн бүрхүүлээр аанаг цөм шааж унгаал багалзуурдаад алуулах нүгэдэл тэмтэрч байгаад нэг сэрэ олж аваад юу ч хөөс хийж чаяад нэг юм тэр үеийг давнда. Ойлгооч хөөхөрхи 5 минут өнгөрч. За явах уу даа хөө. Гэхэд хар увцтай дахиад 1 минут хүлээе. Энэ даалгаврыг 5 минутанд дамжуулах ямар ч боломж байхгүй шүү дээ. Ингэж гуйснаар дахиад 1 минут хүлээдэгч утсыг аваад туулан арьсан шүүбэ өмсөд яг гүгээд гартал нөгөө хоёр яваад өгнө. Аана бөөн уур. Ажил дээр явж очиод утсын шийдснэ. Та над молго өмхүүлсэн. Тэр бууч ямар ч цомгүй байлаа гэсэн ажлын багжаа шалгаж байхгүй үлийгээ хийж байсан юм. 5 минут гэж байхад 5 цагийн дараа ирснээр гоншигнал гин. Бас л хахир хатуу авгаа байгаа юм л та. Тэгснэ намайг яагаад хөлгөө болсныг мэдэх үү? Бараг мэдээ байлгүй. Мэргэжлийн сталкер ч юм чинь гэхэд. Аана чичээд байхдаа хөлгөө болсон гэсэн.
Гэтэл наач үлгэр. Яг үүндээ бол сургалтын үеэр ойд намайг хайсан юм. Хаа сайгүй баавга хавх салгалж байгаад нэг дээр нь гიშгэд хавхтай хөлөө 3 өдөр чирсэн байдаг юм та. Гэл. Баатарлаг түүхээ ярьтал Анна. За sorry Анна тагшдихгүй гэд гараад явдаг. Аннад баахан бичиг цаас өгөөд бэлэн болоход 14 хоног л өгье гэд шинэ байранд нь хүргэж өгөө сууж байтал хар хувцастай ир залгаснаа. За яаж юм? Төвхнөл байна уу? Хоёулаа нэг цогтой хоолнд орж сүмстэй бэршгийн шаах уу? Гэтэл тэгмээр л байна. Таанч ажил их байна. Энтергээд хоорондоо бас сэтгнээд байгаамаа. Гэхдээ яхаа унждаг юмтай болсон хойно чулуу шиг зүрхтэй ир маань Анна дурлал бололтой л доо. За тэгээд Анна ер нь яг ямар атсан бандаашаа хийж яваад загварын агентлагт элснийг олж мэдцгээе. Тэр наран туул муул бүгд худлаа. Мань гаруудын тавилттай жүжиг байсан бөгөөд загварын агентлагт охин олж өгдөг агент маягийн нөхрийг албаар зах руу оруулж урдуур нь зам амыг нь хассаар яваад Анна дээрээ байцсан байгаа юм. Киноны ихэд гардаг хэсэг бүгд худлаа байгаа байхгүй юу? Барист очоод ажилтайгаа танилцж байхад нь манай тагнуулынхан бас ажиглаас та. Тэрний байн анхны нөгөө боовн чигт байсан бөгөөд мэдээлэл олж авч цааш нь харуулахын тулд албаар энэ бүх сетапыг бэлдсэн байгаа юм л та. За тэгээд боожгоо жигтийг хамгаалагчтай тонилгодог өдөр бол үнэн цэвэн ажилласан байгаа юм. Яг өөртөө нь адилхан өндөртэй үс гизэгтэй хүүхэнд адилхан хувц өмсгөд зөрүүлж оруулаад Анна өөрөө бараг авч нойлороо хувцаа сольж гарч ирээд хяналтын камерын гимгүү хоёр ажилтныг алж хаяа дүрс бичлэгийг олж аваад арилан одно. Даалгавар амжилттай биелсний дараа Америкийн гатнуулаас хол байлгахын тулд Ольга тэрнийг Москва руу буцаад юм. Гэртээ хараад байж байтал хар хувцастай ирээ. Гэрт нь ирээл маань хоёр ч үгийн цөрөөгөл өнгөлтөө озолцож сайхан шөнийг өнгөрөх болно доо. Сайхан шөнийг нь хажууд нь лавер зогсоод харж ийгсэн. Данч харуулдаг юм да кинон дээр навш гэж. За тэгээд Аннаг Орсын тагнуулын хамаг бүдүүн дарга дээр Ольга хар хувцас хоёр дагуулж ирээл. Жинхлэх гээд гуйгаад байгаа бол та. Манай Анна би ер нь 5 жил ажиллачаад Москвад үлдэх үү эсвэл хаа нэгтээ хүссэн газар руугаа явах юм уу гэж Пэдэтэл хамаг бүдүүн дарга нь буу гаргаж ирснэ. Надаар битгий тоглол. Харин шатарвал тоглож болно л гин. Парист буцаж иртэл нөгөө халимаг үстэй лесби хүүхэн нь шинэ байраа танилцуулаад хоёулаа энэ сайхан амьдрнаа хүссэн газараа жаргаж умбалданд би чам зөндөө бишгээ хайрч өгнө энэ төр гэл. Да хөөрхи тагнуулын халахвч гэдгийг мэдэхгүй хилдэгдэж байгаа даа чаавал. Ажил дээр очиод нөгөө баахан поозо авдгаар аваад ажиллаж байгаад нэг цагийн дараа намайг явна гэдгийг мэдж байгаа үстэй гэхэд мэдчихнэ асуудалгүй гэснэ. Юу нэг цаг. Нийжгээ цаг өнгөрч нааш тэсгэл алдарч зурагчныхаа хамрыг нээлттэй нийгэм болгож нээж хаяад гараадгүй. Даалгавар тавьсан шиг байгаа юм л да. Дараагийн байна Польшийн дипломатч байх бөгөөд ганц бие хахуулдах гэж чадаагүй учраас ийн хүчээр шийдэж байгаа хэрэг л дээ. Хаанач биеийн үнэлэгчийн дүрд хөвөрч очоод аль хэдийн ойлтон байрлуулсан дуу намсагчтай бууг олон өдөр түргэн ажиллаа хийгээд цөмхийг авчирч өгтөл хуруу хаана байна хурууг нь олж ир гэдэг буцаж явуулаад Анна хурууг нь тайрч ирснээ уйлж өнжөөд залхаж байна энэ бүхнээс гэтэл Ольга 7 хоног амраад ир гэд нөгөө халимаг үстэй дагуулаад балийн арал дээр оч баахан бие шарж буцаад ажилд орноо. Модельоч хийж тагнуулын ажиллаач хийнэ. 9 бусын баахан хүн там руу нийлгээж олон ч чухал нууц бичиг баримтуудыг өөрийн гарт оруулна да. Хохирогчт нь ихэнх нь хижээл насны ирчүүд биеийн үнэлэгчийн дүрээр очоо залгаад байдаг. За тэгэхээр хижээл насны ирчүүд энэ бичлэгийг үзэж байгаа бол шар сэмжилсэн хорчхор хушигтай үүрнүүд минь. Энэ тэнд сэлгүүзэж явж байж тагнуулчийн гарын шүүс боловдог захих гэсэн юм. За тэгэд өөрч тавина дөө тий. Аннаг хамаг бүдүүн дарган дуудуул жөрөөндөө шатар тоглонгоо хэтэрхий царайлаг хүүхнүүд барьцгүй учраас бид дандаа үзлийн матруудыг ажилд авдаг. Харин чи өөр юм аа. Ойлгож чамд хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн од соёлын тэргүүний ажилтан оны шилдэг залуу алдар тэхийн 2 дугаар одон өгч чагнаа гэж байл. Би бол өөр бодолтой байна. Тэрний оронд зургийг чи хүндэт самбарт хадаж тэтгэврийн чинь цосон төрлийн нэг хүнд чи өвлүүлүүл ямар вдэ. Гэснээ шаг хийдэгч нөө яах юм гэснээ мадхийн хамаг бүдүүн даргын духанд нь ганцхан шааж унгаана. За хэрэгч мандлаа да. Гэтэл буцаал 6 сарын өмнө хүй рүүгээ буцчих. Үлтэй кино шатсан. Яа за окей. Хуруу тасдаг даалгаврын үеэр Анна өрөөнд ороод буудах гэтэл сомгүй байж тааран хүйгийнхэн зураг баахан тусгаагийнхан гарч ирэн гавлад суулгаад нөгөө Америк гатнуул хурч ирээд эргээд уулзнаа гэж хэлээв үсттэй. Зүрхний найз үчи чамайг хайж ирэхээс өмнө тохиролцох 5 минут байна. Хоёулаа тохирч чадахгүй л энд шууд чамайг ганц удгийн онц дэглэмтэй камер тавиад шигээд өдөр шөнөгөө бамбирдуулж эрхийг чинь зөрчүүлээд өгч болох юм. Ингээд өөрсдийн төлөө ажиллахыг санал болгоно. Манай Аннач хөөхс бас ямар ч алгаагүй санал байна. Үхё ялчих. Эсвэл олигтойхон сал тавьчих. Гэтэл юу хүсэж байгаагаа хэл. Миний эрх мэдэл хязгаартай ч юутай сонсъё гэхэд Анна эрхчлөө.
Тэгээд хамгаалт төсөж байна. Нөгөө Америк ирж 3 жил манай зүтг. Тэгвэл хүссэн газартаа ирэх чөлөөтэй амьдрэх гэхэд. Анна 1 жил ажиллана. Тэгэд би Хавайд амьдрмаар байна. Гэд тохиролцож Аннаг соллоно. Манай хүн ч намайг ер нь яаж та нар мэдсэн бэ гэхэд цүнхээ барьдаг зуршлаар чилгэн. Анна үргэлж зүүн гартаа цүнхээ үүрдгээсээ инхүү азаардсан байгаа юм. Тэгээд хурууг нь авчир гэж ингээл буцаж ороод хөөхөө нөгөө тохиролцсон байсан өгөөс залуугийн хурууг цэргийн тагнуулд сурсан техникээрээ өөрийн гараар таслах ёстой хэмээн өөрийн биеэр таслан авч өгдөг юм. Америк тагнуулч Аннаг амарч байх үед нь нууцаар уулзсан бид чамайг хамгаалнаа. Амлсан тайварна. Яагаад гэвэл чи бидний бараа биш ажилтан учраас л гэн. Аннад бол хүнд ажиллах нь чухал биш. Ирэх чөлөөтэй амьдрал чухал учир юу ч хийхээс хийхгүйгээр тавьсан яваа л энэ. Нөгөө халимаг өстэйгээ далайн ирэг дээр хоол идээ сууж байсан чи Америк тагнуул цаана бас хоол авцуун ажиглаастай. Тэр үед нь ойлгоо бас залгаастай бүр баахан камер хэдийн сойрлуулсан бас ажиглаастай. За энэ манай Анна байна штэ тэгж байгаа салтайн дон гихшин шүгэлцсэн юм уу хавцсан ойрцсон болгонтойгоо л тэр нийлүүлэх хоббитэй эсвэл бүх улсын тагнуулчтай унтаж үзэх тийм нууцхан хүсэлтэй явд юм уу мэд. Америк тагнуулчтай бас баахан баймарлцсан. Тагнуул болох нь явда сапак гэж. За тэгээ сайхан шөнийг өнгөрүүлснийхээ дараа Америк тагнуулаа Аннад чамд нэг даалгавар өгөх гэсэн юм. Бид уг нь Оросын тагнуулын газартаа давгүй харилцаатай байсан ч Василий гэж нөхөр толгой нь болсноос хойш өстөн дайснууд чигэл болцгоосон. Тэрнийг нь цааш нь харуулчвал чамайг хугацаанаас чинь өмнө чөлөөлж хаваа яралт хамгаалт гарган өгч амьдруулах талаараа би даргаагаа ятгах дөнгөнөөл гэх болно. Анна чи Москвад очих уу гэсэн нөгөөх нь би тэнд очиж өөрийн биеэр чамайг гаргаж авнаа энтэр. Энэ Америк атнуулаа бас хоргаар матка. За тэгээд даалгаврын өдөр болж нөгөө хар хувцастай Орос тагнуултайгаа бавлцдаг өрөөнөөс бүх төлөвлөгөө эхэлсэн байдаг юм. Энэ баванч тавилттай баван байсан болж таарлаа шүү. Салтаас амаа ухаж байснаа бараг савнаасаа гаргаад ирвгүй юу буу гаргаж аваад Василийн духанд сум зоогоод хар хувцастай ирлүү унтуулах тариад хамаг бүдүүн даргийнхаа ноутбукийг хаагдаад хүн амир өндөр хамгаалтай газраас гарахаар алхана. Энэ хооронд хар хувцастай Орос гатнуулын ухаан орж төгшөрийн дохиг дарснаар хэрэг хурцлаж баахан тагнуулын нөхдүүтэй үзэж тарж үсэрч наалдах шаардлага гарна. Гадна нь нөгөө Америк хайрт нь хэлсэндээ үржих гэж хүлээгээстэй. Төгшөрийн дохио ангилсан учраас бүх гарц орцыг хааж битүүмжилж сүүлийн ганц хаалга хаагдахтаа зэрэгцэн мань Анна зогтооч чадна. Гадаа хүлээж авсан Америк ирч төгшөрийн дохиогоор тэндээс сарниж Аннагийн халимаг үст найз хүүхэн дээр ирээд баахан байцаал тавьж хөөрхийг бүлтэлцүүлнэ. Анна тавуулсан уу? Уулзуул шууд юм бичээр энэ гэл. Аннагаас бүр сураг байдгүй. Америкчууд ч сайн ажиллаа. Гой шалаа энэ гэл. Америкч Аннад мундан шаацсан болт амьд мэд байгаасаа хэвэн залбираастай. Яг тэр үед нь мэдсэн юм шиг Анна Парис цэцэрлэг төрөлөнд уулзсан энэ гэж тийм бичдэг юм. Манерч хөөрч догдолж буйч яаж ус хамгаалтгүй очих. Баахан тагнуулууд энэ тэндээс ажиглуулаад л цэрэг цагтаагийн өндөр хамгаалт бэлдэж байгаа тавхиад очтол хөөхий. Оросын тагнуулууд бас тэнд нь ажиллагаа хийж байх нь тэр. Нөгөө хар хувцастай ир хүртэл ирээ суудсан энэ тэр. Америкч сандарч алив намайг эндээс аваарай хүн байна уу? Сонсч гинөө. Тусламж. Яг тусгаагийнхан ажиллагааг явуулж манерийг гаргахаар хөдөлтөл Анна ирж яваг харна. Манай Анна ч бас юу сэдсэн байгаа хоёр амарга хоёулангил энд дуудсан болж таарав. Ирснэ хоёулангийн өнсөж мүсэл. Мо пяцхан садруская кухня. Нөгөө хоёр нь ч бас өөр амраг бий юу гэж тэр хүүхэн тэндээ бас хардаж идрээ. За тэгээд гуруулаа нүүр тулсан ярилцлах хийндэ. Анна салах ёс хийх гэж бууга хэлж хоёр тагнуулд өөрсдийнх нь байгууллагаас суйлсан мэдээллийг буцаан өгч би нэг өдөрч эрх чөлөөг мэдэрсэнгүй. Ядад 6 сарч болов эрх чөлөөтэй амьдарч үзмээр байна. Алгын тэгснэ миний цор ганц гэр бүл та хоёр шүү. Энд тэргээд уянгалж байгаа л босоод яваад өгнө. Энэ бүхнийг харцуулсан ойлгоо тэсвэр алдан гарч ирэн Оросын тагнуулаар хинч оролддоггүй юм шүү гэснээ Аннаг буудаа шаачна. Писта. Тэгэл хоёр улсын тусгай ажилчид хоёр талаас бүчиж ирээл өөрсдийн ажилчтай хамгаалтанд авч хоёр тийш салан Анна тэндээ барыг өөхө бололтой хэвтээд үлдэнэ. За дахиад энэ явдлаас 3 сарын өмнөх рүүгээ танилцгаая. Энэ киноны сүүлийн нааш цааш нь үсэргэлд байгаасаа гэж найдаж байна. Бурхан минь гэж хараалаа. Short возьми. Черт возьми. Это по-русски, черт возьми. По-русски. Анна Ольгатай машинд уулзшгүй хэсэг. Ольгач чамайг Америкчуудтай холбоо тогтоосныг чи би мэдсэн л гэж байна. Юугаа яриад байгаа зөнөг вэ? Гэтэл буудлаас гарч ирэхэд гар дээр чинь гавны мөр байсан л гэж байна. Одоохондоо миний мэдсэн зүйлийг машинаас гарахгүй. Чи харин тэдний төлөвлөгөөг надад байн бэлтгэж байл гэж байна. Наач бүр хараал идсэн гүн намайг чигдсэн байдаг шүү. Тэрний хэлснээр Василийг алуулмаар байгааг хүртэл ойлгоод дуулгадаг.
Ольга энэ бүхнийг сонсож сууж байснаа. Миний хэлснээр хийвэл чамайг эргчлөөтэй болгоно. Би амлаж байна. За тэгэл нөгөө хамаг бүдүүн дарга буюу Василийг нухчхаад л тагнуулын төв газраас өгтөж гараад Ольгагийн машинд цун цааш зүгтаасан болж таарна. Энэ бүхэн Ольгагийн төлөвлөгөө байсан бөгөөд Анна хэсэг зур ухаангүй хэвтэж байгаа сэргэн хоёр талын тагнуулуудын нүдийг хариулан өөр эмэгтэйгээр солигдсон царайг нь хармаар байна. Алив ойртуул гэж Америк тагнуулыг хэлснээр камерыг ойртуулж байх цур түргэний эмчнэр ирээд нүүрэн дээр нь цагаан давуу бүтээж. Харин энэ зур яасан байх нь? Анна муу усны хоолой руу орж ховц хонроос сольж үсээ гялан болтол нь гяндангийн хоригдол шиг хосуулсан гарч ирээд алхан одож байгаа юм. Харин Ольга энэ зур шинхэн синтидэ залранхан байх бөгөөд тагнуулын даргын лаптопоо асаагаад ортол Ольгад шин зурвас ирэн тэрнийг нээтэл та энэ бичлэгийг үзэж буй бол ажиллагаа бүтэж. Та Василийн сандалд суусан гэсэн үг. Харин би амьд гарах хэсгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан эцсийн мөч хүртэл өөрийнхөө төлөө тэмцгэж таны хэлдэг байсныг мартаагүй тул хоёулангийнх нь яриаг би бичиж авсан. Тэр бичлэг дээр нь Ольга Василийг тонилгоод өөрөө энэ синтид суух санаатай байгаагаа ярьсан байгаа байхгүй юу. Тэгэд Анна үргэлжлүүлэн би өөрийн мэдээлэлээ наанаас чинь устгах чадаагүй тул таал хийх хэрэг мэдлэлтэй. Тэгэхээр таныг миний төлөө амлсандаа хүрч миний мэдээллийг устгаж өгнө гэж найдаж байна гэх болно. Ольга чаргагүй ирэхэд орсон мөн дээр нь амлсандаа хүрч бүх мэдээллийг нь устгаж Анна эцсийн эцэст нэг юм эргчлөөндөө гарч байгаа нь энэ аж ахуй. Яа энэ хараа. Бас л тийм харилцсан шадар нүүлдсэн зэвүүн киног үстэй. За тэгээд дараагийн кино хүртэл яадаг вүлээ? Тэгэлгүй яах вэ? Сүсэл залбир дардаг юм даралгүй энэ хүртэл үдсэн паразит, тарвас, халуун савнд ойчролдог орк байвал өтөр түргэн далд орж санааг нь амраагаад өгнө. За баярлаа. Баяртай. Ёо, түр баяртай шүү дээ.